Түүхээ мэддгүй, соёл заншлаа ойлгодоггүй бүглүүдтэй үе гарч ирж байна. 11 сарын 26-наа бол бид Republic Day бүгд найдах улсын өдөр. Ер нь бол нэрийг шууд оноож өгсөн маш чухал. Нэр нь агуулгатайгаа дүүцэж явах хэрэгтэй байхгүй. Монгол улсын тэмдэглэлт өдөр. Энэ тоонд бол 11 сарын 26 гарч байгаа. Одоогоос 101 жилийн өмнө бүгд найрамд Монгол ард улсыг тунхагласан. Үндсэн хуулийг баталсан. Энэ түүхт өдөр. Яг уу манай үзэгчид, залуучууд одоо нэг ташаардаг, хамдуурдаг зүйл нь тусгай тогтнолын өдөртэй хамдуурдаг. Улс тунхагласан гэж үздэг учраас. Тэгээд 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс тусгай тогтнолоо зарласан. Энэ улс хаан засаглалтай улс байсан. За 1924 онд Богд хаан чанч алсны дараа манай улс сонгуулийг эрхэмлсэн тийм гүрэн байгуулна гэдэг зорилтынхаа хүрээнд төрийн эрх барихтай байгууллага сонгуулийн үндсэн дээр байгуулдаг тэр тогтолцоо руу шилжиж байгаа. Энийг бид нар бол улс төрийн шинэ ухаанд бүгд найрамдах засаглал гэж нэрлэдэг. Сонгуулийн үр дүнд төрийн эрх барихтай байгууллага сонгодог тогтолцоо шилжиж байна. Иннээс өмнөх манай төрч ёсны бүх түүх бол хаан засаглалтай түүх байсан л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл засаглалын хэлбэрээ бид сольсон. Түүнийг үндсэн хуулиараа баталгааж явсан. Ийм л түүхт өдөр. Та сонгуул өгж байгаа, бид сонгуул өгж байгаа. Тэгээ энэ сонгуулийн үр дүнд манай төрийн эрх барих дээд байгууллага байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ард түмнээс их сурвалжтай байна гэсэн. Тэгэхээр энэ концепцийг бол бүгдээр засаглалын мөн чанар гэж хэлдэг. Тэгэхээр энэ засаглалыг сонгож авсан. Өдөр нь бол 1924 оны 11 сарын 26-ны өдөр л гэсэн үг байхгүй. Тийм үү? 12 сарын 29-нд болохтой зэрэг бас үндэсний эрх чөлөөний өдөр гэдэг хуулийн дээр байгаа байхгүй. Тэгэхээр бид бол шууд зааж өгөх хэрэгтэй юм шиг. 12 сарын 29 бол тусгай тогтнолын өдөр. Independence Day шууд. 11 сарын 26-наа бол бид Republic Day бүгд найрамдах улсын өдөр гэж тодорхой хэлэх юм бол хүмүүсийн ойлгомжтой, хүртээмжтэй бодохгүй самарахгүй болно л гэсэн үг байхгүй. Хүмүүсийн хэвшил болсон нэрээр нэрлэдэг байгаа. Бид улс тунхагласны баяр гэдэг. Одоо тухайлбал чи боловсролын их сургууль төгссөн. Гэхдээ хүмүүс ярихдаа багшийн дээдл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хэвшээ тогтцсон зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг шууд нэг дор аваа хаяхад бол хэцүү. Хүмүүс аваа хайдсан ч байсан юу гэж нэрлэхээр улс тунхагласны баяр гэж нэг хэсэгтэл явах байх. Гэхдээ ер нь бол нэрийг шууд оноож өгсөн маш чухал. Нэр нь агуулгатайгаа дүүцэж явах хэрэгтэй байхгүй. Тэ өөрөөр хэлбэл нэг нь бол бүгд найрамдах улсын өдөр, нөгөөх нь бол тусгай тогтнолын өдөр гэж нэрлэх юм бол илүү зохимжтой гэж. 21 оноос шинэ үеийн түүх эхэлдэг ийм хуучин тогтолцоотой байсан байхгүй. Тэгээ бид бол оюутан байхаас эхлээд 12 сарын 29-нийг ер нь амардаг өдөр болёо. Тусгай тогтнолын өдөр болёо гэдгийг явсан. Тэгээ манай дээд үеийн түүхчид залуучууд нийлээд ингэ явсаар аваад хууль тогтооход игээд энэ өдөр амардаг болсон. 11 сарын 26 чинь нэг амардаг байжгаад болоод дахиад одоо энэ хууль санаач гарч ирээд орж ирсэн. Нэр нь болохтой зэрэг улс сонгосны баяр гэдгээр л яваад байгаа байхгүй. Бид бол саналаа хэлнэ. Тэгээд тэрийг авахгүй нь бол хууль тогтоо шийдвэр гаргаж байгаа төвчний асуудал шүү. Ер нь тэрнээс өмнө бол огт энийг тооцдоггүй, тэмдэглэдэггүйсэн. Бид нар оюутан байхдаа тэмцээл Богд хааны ордон музейд очиж тусдаа тэмдэглэл хийдэг. Өөр 2000 онд тухайлбал бид нар телевизэд ярьцлага өгьгээд очиж байхад шинэ 1000 гарах гэж байна, шинэ 100 гарах гэж байна. Юун тусаар тогтнол бид нар загийн жилээс тэгэхэд бид нар бага залуу байсан. Бидний үгийг тоодгүй байсан. Тэгэл яг бид олон залуучууд янз бүрийн байдлаар дуу хоолойгоо хөргөсний үр дүнд бас энэ өдөр бол үнэхээр чухал өдөр юм байна. 20 дугаар зуунд Монголын улс төрийн төв шинээр бичигдэж эхэлж байгаа. Энэ огноогоос эхэлж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчил хуулийн тусгалаа авсан шүү дээ. Гэтэ ач холбогдлын үед 12 сарын 29 илүү чухал байгаа. Таны төрсөн өдөр гэсэн үг. Тэ? Нөгөөх нь бол одоо та яаж ийм нэрээ солидөг юм. Ийм л өдөр байхгүй. Түүхийг эдүгээчлэх хандлага гэж байдаг. Түүхийг яг одооны өнцгөөс хараад байгаа. Тухайн үеийн нөхцөл байдалд үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засгийг сонгож явна гэдэг бол нийгмийн том дэвшлийн асуудал байхгүй. Тухайн үед Монгол ард улсын түшиг ганц толгуур нь хойд зөвлөлтөө тусал байсан шүү дээ. Өөр ямар ч гарц байгаагүй. Бүх өөрөө сургамж өгдөг. Ер нь таны мэдхүй ач холбогдолтой.
Тийм учраас түүхээ мэдэхгүй л хэн нэгэн чамд түүх зохиож өгнө шүү дээ. Тийм учраас бид бол та залуу хүн байна. Гадагшаа гараад гоёход юугаар гоёдаг вэ гэхээр монголоор л гоёдаг байхгүй. Монголоор л ялгардаг байхгүй. Тэгэхээр бид өөрсдийнхөө үндэснийхээ түүх, соёл, хэл заншлыг хамгаалж хайрлахгүй бол өөр хэн нэгэн бидний өмнөөс хамгаалж хайрладаг байхгүй. Тэгэхээр бид үндэсний ойл санамжтай байна гэдэг нь том үндэстэн. Дэлхийн том үндэстний нэг шүү дээ Монгол. Тийм учраас дэлхийд данцтай. Тийм учраас тэр үүх түүхээ өөрснөө мэддэг байх нь Монгол хүн бол төрсний бахархал байхгүй. Тийм учраас тэрийгэ тэмдэглэдэг, баярладаг, утга учирыг ойлгодог байх нь маш чухал зүйл. Энд бол одоо багш нар түүхийн мэрэгжлийн хүмүүсийн гол ажил нь бол энэ. Гэхдээ ер нь суралцах үйл явц бол хоёр талаас гарч ирдэг үйл явц би ойлгодог. Нэгдүгээр та сурыг гэж үнэхээр хичээх хэрэгтэй. Нөгөөтэйгөр зааж байгаа багш нь чамайг тэр сэдвд дуртай ямар арга замаар суралцвал хялбар дөт мөн чанарыг ойлгож болох гэдгийг зааж. Хоёр талын харилцан үйлчлэлийн үр дүнд суралцах үйл явж байгаа байхгүй. Нөгөөтэйгөр гэр бүлийн одоо орчинд Монгол ахуй заншлаа зааж өгдөг, сургадаг ийм байх хэрэгтэй. Ингээгүйгээс болоод бүхэл бүтэн түүхээ мэддэггүй, соёл заншлаа ойлгодоггүй бүхэл бүтэн үе гарч ирж. Тэр хэний буруу бидний л буруу шүү дээ. Дунд сургуулийн сурах бичгийн хэвлийн хуудас бага байдгийг. Бид сурах бичиг хийж исэн. Бага байдаг. Тэгээ тийм учраас сурах бичигт нөгөө түүхийнхээ агуулгыг багтаах гэхээр сурах бичгийнхээ хэмжээнд баригддаг учраас маш бага зүйл оруулдаг. Нэг өгүүлбэр, хоёр өгүүлбэр оруул. Тийм учраас хэцүү болчиход байна. Магадгүй одоо хэвлийн хуудсыг тавиад сонгон шалгаруулалтаа зарлаад тэгээд сонголтгүйгээр нэг сурах бичиг хэвэл илүү боломжтой байх гэж бодож байна. Миний хувийн байрсан. Яг түүхтэр бол нэг юмаа барьж явсан зөв баг. Мэргэжлийн хүмүүс нь ороод тэр сурах бичгийг мэргэжлийн хүмүүс гэдэг юу гэлж ийн өгтөн зэрэг мэдээж энэ түүхийн мэргэжлийн нарийн судалгаа хийсэн болсон. Дээр нь түүнийг дунд сургуулийн сурагчдад хүргэдэг арга зүй мэргэжилтнүүд оролцож ийн сурах бичиг нэлээд сайн сурах бичиг гарах ба. Одоо Оросууд бол сурах бичгээ бол одоо тухайлбал түүх цаахгүйгээр 1-2 жил завсарлаж байгаа л тэгээд сурах бичгээ шинээр зохиогоод гаргаад явж байгаа шүү дээ. Нохоо хамартаа өрхөөр уусч гэдэг шиг одоохондоо бид бол өөрийнхөө нөгөө их түүх тэр бахархлыг бол мэдрэхгүй өгүүлэхгүй байгаа байхгүй. Бид өөр газар, өөр орчинд, өөр хүмүүсийн донд ороод ирэхээр бид ямар одоо түүхтэй, ямар үн цэнтэй, ямар өв үлдээсэн гэдгийг өөрөө ирэхгүй сөхөж үздэг. Манай дүүнэр хүүхдүүд гадна татан сурж штэ. Тэгээд тэдний ерөөсөө гадагшаа гараад хамгийн түрүүнд ярьдаг нь бид нар яг түүхээ мэддэг юм бэ. Хичээхгүй байгаа байхгүй. Тэ? Ер нь бол хамгийн түрүүнд түүхэл өөрөө хүмүүлийн шинжлэх ухааны суурь нь байдаг. Тэгжээс дараагийн зүйлийг мэднэ штэ.